гадаад залуучуудад, оюутнуудад маш их боломжийг олгох тийм шин засгийн газрын бодлогууд бол нэлээд их явагдаж байгаа. Тэгээ тэрэн дээр бол бала цаашдаа Солонгос бол ер нь глобал хот олноо, улс олноо гэсэн тийм алсын хараал харагдаж байгаа. Тийм болохоор энэ хүмүүс амьдрахад нь одоо мэдээлэл олгодог тийм ээ. Тийм одоо юу лээ мэдээллийн тэгш хэмтэйгээр харьцангуй хүртээмжтэй байдлаагаар мэдээлэл хүргэх шаардлагатай гэсэн үндсэн дээр бид нар энэ төслөө эхэлсэн байгаа. Манай хамт олон авизом сэтгүүлийнхээ 2 дахь дугаарыг уншигчдийнхаа гарт хүргэж эхэллээ. Авизом сэтгүүл маань Солонгос дахь монголчуудад зориулсан монгол хэл дээр хэвлэгдэн гарч байгаа анхны сэтгүүл. Мөн одоо тус улсыг зорихоор төлөвлөж буй бүх насныханд зориулсан гэдгээрээ онцлог даваа талтай. За бид сэтгүүлийн улирал тутам гаргахаар төлөвлөсөн эхний сэтгүүлийн оны босгон дээр уншигчдийнхаа гарт хүргэсэн бол одоо 2 дахь дугаараа энэхүү уншигчтай хүргэж байна. Энэ дугаарын маань онцлог болохоор уншигчдын хэлсэн санал хүсэлтэд түлхүү тулгуурлаж энэ удаагийнхаа дугаарт бид бас онцлог булангуудыг нэмж өгч агуулга баяжууллаа. Тухайлбал сэтгэл зүйчийн буланг, одоо бодит кейс болон одоо мэрэгчлэлтний зөвлөгөөтэй хамтд нь ингэж оруулж өгснөөрөө илүү туршлагад суурилсан бодит мэдээлэл болж байгаамаа. Мөн одоо өмнөх дугаард багтсан үндсэн булангууд байгаа. Мөн онцлог 2 зочин маань бас орж өгч байгаа. Энэ удаагийн дугаар дээр болохоор Солонгос улсад амжилттай ажиллаж байгаа эмч дорд сүрэнгийн ярилцлага мөн одоо Солонгост 10 гаруй жил боловсрол эзэмшээд эргэж их орондоо ирсэн нөхрийн хоол контент бүтээгч мөнх дэлгэрийн ярилцлага гэх мэтчлэн сонирхолтой түүхүүд, сонирхолтой туршлагад суурилсан бодит мэдээллүүд бас багтсан байгаа. 2 дахь дугаар гарсантай холбогдуулан бид ерөнхий боловсролын 23 дугаар сургууль болон Отгон тэнгэр их сургууль дээр оюутан сурагчтай уулзах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад одоо манай багийн гишүүн Солонгос улсад 10 гаруй жил сурч ажиллаж амьдарсан наран гаруй маань ирж оролцоод оюутан сурагчдын асуусан асуултанд хариулт өгөх, мөн сэтгүүлээ танилцуулах, Солонгос улсад ер нь сурахад, ажиллахад, амьдрахад ямар саад бэрхшээл байдгийг, ямар давуу тал байдгийг, цагийн ажил, яаж ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт өөрийн одоо бодит туршлагаасаа хуваалцсан. Нөгөө төгөөр судалгаанаас харахад ерөнхий боловсролын сургуулиуд төгсөөд ихтэй сургууль сонгож байгаа мөн оюутнууд дэвшин суралцж байгаа тохиолдолд гадаад улсыг зорж суралцах нь нэлээд түгээмэл байгаа. Ялангуяа тэр дундаа Солонгос улсыг зорж суралцж байгаа дүр зураг судалгаа харагдаж байгаа учраас бид одоо тухайн 2 сургуулийг төлөөлж сонгоод энэхүү уулзалтыг зохион байгууллаа.